Монгол Ардын намын зүгээс арчсан намын зүгээс тавьж байгаа энэ 109-ний шаардлагыг хүлээж аваад ийм шийдэл гаргаж байгаа юм байна. Улсын хурлын даргаас учир дарга намын даргын чөлөөлөгдөд ерөнхий сайдаар ажиллахын шийдэл гаргаж байгаа юм байна. Бас юуны юм бас ингээд зөв зүйтэй талруу парламент нэг алхам хийж байгаад бас талархлаа бас илэрхийлье. Мөн бас яг энэ байр суурийг арчсан намын байр суурийг бүлэгдээр 100% шийдвэр гаргаад 100% шийдвэрээ бүрэн дүүрэн төлбөрөлтгөө дагаж мөрдсөн бүлгийнхээ гишүүдэд бас талархснаа бас илэрхийлье. Мөн арчсан намын зарчмын байр суурийг дэмжиж бас одоо оролцсон бусад нам эвсэл бүлгийн гишүүдэд бас талархлаа бас илэрхийлье. Тэгээд энэ бол бас парламентын арчилбын тад хийсэн бас томоохон алхмаа гэж үзэж байна. Мөн нэмээд одоо үргэлжлүүлээд бид нэр арчсан намын бүлгээс өргөн барьсан тэр хуулийн төслийг бид батлуулах ёстой гэж ойлгож байгаа. Аль нэг нам эвсэл бүлгийн дарга парламентын даргаар ажиллахгүй гэдгийг маш товчхон энэ үжил санааны заалт гэж ойлгож байгаа.